За сайн байцгаана уу Золбоотын та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ зориулж маш сонирхолтой бичлэгийг бэлтгэсэн байна. За ямар бичлэг вэ гэхээр Солонгосын түүх судлаач профессорууд уулзж агаад подкаст хийсэн байгаа. Тэгээ энэ подкастнда юуны талаар ярьсан бэ гэхээр манай Монголын түүхийн талаар ярьсан. Тэгээ би өөрөө энэ подкастыг үзээд маш олон зүйл мэдэж авлаа. Бас нөгөө талаараа энэ арай жоохон худлаа яриад байх шиг байна да гэсэн ганц хоёр сэдв ч гэсэн байсан. Тэгээ та бүхэн өөрсдөө үзээд дүгнэлтээ хийцгээгээрэй. За тэгвэл бүгдээрээ шууд подкаст руугаа орцгоё. Түүхийг илүү сонирхолтойгоор илүү ойлгомжтой түүхийг илүү нэвтрүүлгийн хөтлөгч Хоо Жун та бүхэндээ мэдчилж байна. Сайн байна уу? Кёнги их сургуулийн археолог судлаач түүхийн профессор Кан Инуг байна. Сайн байна уу? Чоннам их сургуулийн түүхийн танхимын профессор И Сон Хүн байна. Би сурагчдаа дорн эртний болон дундад зууны үеийг судалж заадаг. Сайн байна уу? Согон их сургуулийн профессор Пак Хёндо байна. Би сурагчдаа ислам ойрхон орнуудыг судалж заадаг. Сайн байна уу? Тунгуг их сургуулийн профессор Ким Жангу байна. Сайн байна уу? Солонгосын Египт судлалын хүрээлэнгийн Хвак Минсу байна. Би Египтийн түүх археологийг судалдаг. Манай улсын албан ёсны сургалтын хөтөлбөрт яг зөвхөн Монголын талаар судалж хичээл ордоггүй. Ихэвчлэн хятадын түүх, дорны түүхийн дунд хавчуулагдал үзчихдэг. Уг нь Монголын түүх, нүүдэлчдийн түүх, торгоны замын түүх чиглэлээр илүү дэлгэрэнгүй заавал оюутнууд маш их сонирхож үзэх байх. Монголын түүх ямар сонирхолтой гэж хэлээд өгөхгүй сүүлийн үед Монголын түүх нэлээд тренд болж байгаа шүү. Солонгосчууд Монголын талаар мэдхийг хүсдэг болсон бас нэг шалтгаан бол саяхан болсон Physical Arts гэх нэвтрүүлэг маш олон хүний анхаарлыг татсан. Тэнд оролцсон монгол тамирчдын дайчин зан чанар, ухаан, тактик, нэгдмэл байдал, биеийн хүчгээд үнэхээр илт давуу дүр төрхийг харуулсан шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Угаасаа тийм байхаас өөр аргагүй. Яагаад гэвэл өвөг эцэг нь нүүдэлчд байсан шүү дээ. 4-5 мянган жилийн турш нүүдэлж ирсэн ард түмэн амьтдтай харьцаж хамт амьдарч ирсэн болохоор тэсвэр хатуужаа сайтай байхаас өөр аргагүй. Зөвхөн хүчтэй гэж бодож гин үү? Монгол хүмүүсийн толгойч гэсэн үнэхээр сайн ажилдаг. Хүн ам цөөн, эдийн засаг сул учраас дэлхийд төдийлөн танигдаагүй байгаа ч цаашдаа бол хангалттай хөгжих боломжтой улс гэж харж байгаа. Гэхдээ бодоод үзвэл ой мод аж ахуй эрхлэгчид, тариачид бол хүч гаргаж байгаа дүр зураг нь амархан төсөөлөгдөнө. Нүүдэлчид бол зүгээр л адуу малаа туугаад л яваад байдг юм шүү. Хүч гаргах ажил яг юу байдгийг болоо? Та төсөөлөд нэг бодоод үзтээ морь зүхтаах гээд байвал яах вэ? Татна шүү дээ. Хинч нэг ч удаа унж байгаагүй зэрлэг адууг барьж аваад сургаж номхруулдаг гэж бодолтой. Түүнээс гадна монголчууд адуу малаа нядлан, арсыг нь хуулж, махыг нь зүсэж идэн, сүхээр олон удаа балбаж байж хоолоо иднэ гэж боддоо. Хөдөлгөөн бүртэн хүч шаарддаг амьдрал бол Монголын нүүдэлчин амьдрал. Амархнаар ойлгуулъя. Морь унах тийм амар биш. Монголд очиод морь унаад үзвэл та давхиулж чадахгүй. Харин тийм ээ. Морь унах гэдэг бол бүх биеийн дасгал болдог гэж сонсч байсан. Ялангуяа гуйны булчин ажиллаж их чанга болдог. Монголчууд морь хүн хоёроо нэг гэж үздэг уламжлалтай учраас морио яг өөрийн биш шиг халамжилж хайрладаг. Тэгэхээр биеийн тэсвэр морийг ойлгох чадвар маш өндөр түвшинд байдаг. Монголчууд нэрээ дөрөөгүй морь ундаг байсан гэсэн үнэн үү? Тэгэлгүй яах вэ? Эхэндээ бол тийм байсан. Хүүхдүүд одоо ч заримдаа дөрөөгүй морь ундаг. Харин дайнд морьдоход бол мэдээж дөрөө хэрэгтэй. Дөрөөнд тохирсон готал гэж нэрлэдэг гуталч хэрэгтэй болдог. Өвлийн улирал урт үргэлжилдэг хүйтэн бүсийн хүмүүсийн тухай гэвэл Бергаманы хууль гэдэг шиг санагдаж байна. Биеийн процессын хувьд махлаг, өөх тостой, том биетэй хүмүүс байдаг. Юу гэсэн үг вэ? Дээшлэх тусам хүмүүсийн бие томордог гэж үү? Бүр тийм бичигдээгүй хуультай гэж үү? Энэ нь яг ямар утгатай юм болоо ойлгомжтой тайлбарлаж өгөөч. Хүний биед нэг онцлог байдаг. Гадаргуу ба эзэлхүүний харьцаа гэж. Биеийн томрох тусам гадна талын арьс нь эзэлхүүнтэйгээ харьцуулахад бага болж ирдэг гэсэн үг. Энэ нь дулаан гадагшаа алдагдах магадлал харьцангуй багасна гэж ойлгож болно. Тийм болохоор хүйтэн газар амьдардаг хүн бас амтэн байгалийнхаа уур амьсгалтаа зохицож бие нь томордгоо. Цагаан баавга яг үүний тод жишээ шүү дээ. Манайх өнгөрсөн жил нүүсэн. Тэгсэн нүүлгэлтийн офисын ажилтан монгол хүн байсан.
үнэхээр гайхалтай хүчтэй байсан. Би үнэхээр гайхсан шүү. Монгол гэхээр л миний дотор бодогддог хоёр бодол байдаг. Юу ч ярихгүй ажлаа маш уйггүй хийж байсан манайхыг нүүлгсэн залуу. Сүүлд нэг бичлэг үзсэн. Хүүхдүүд морин дээр давхиж яваад ном сум харуулж байсан. Бараг л хөвтөж байгаа давхиж байгаа морин дээрээс харуулж байсан гэж надад бүр үнэхээр гүн сэтгэлдлийг төрүүлсэн. Юу гэсэн үг вэ? Мэдээж монголчуудын хооллолт бас их чухал нөлөө үзүүлдэг байхаа. Маханд суурилсан хооллолт биеийг чирэгжүүлж хүч чадлыг нэмэх байх гэж бодож байна. Монголчуудын үндсэн хоол бол мах, сүү, цагаан идэ. Өвлийн улирал удаан үргэлжилдэг. Өвлийн улирал нь хагас жил үргэлжилдэг гэж ойлгож болно. Тийм болохоор мэдээж мах сайн идэж биеийн энерги авч байхгүй бол болохгүй. Солонгос хүмүүс Монголд очиод монголчуудаа гар барихаар бидний гар хүйтэн монголчуудын гар маш дулаахан байдаг. Шалтгаан нь хоньны мах идэж өөх тосыг биедээ маш сайн нөөцлөдөг. Тэгж байж хүйтэнд тисч амьдрын шүү дээ. Байгаль орчинтойгоо маш сайн дасан зохицож чадсан ард түмэн. Бид чинь газар тариалан эрхэлдэг ногоо их иддэг ард түмэн байсан. Тэгээд эслэг хоолны ширхэглэг их иддэг ард түмэн болохоор бүслэхий нуруу нь урт хөлн богино байдаг гэж сонсож байсан. Харин сүүлийн үеийн хүүхдүүд уураг их хэргэлдэг болохоор хөл нь илүү урт болж байгаа юм шиг байна лээ. Тэгвэл монгол хүмүүс нуруулаг хөл нь урт байдгүй. Тийм ээ, манайхан ч гэсэн ярихдаа биерхүү эсвэл гидстэй хүмүүсийг сайхан том биетэй юм эсвэл даргын гидстэй болчихж гэж шоглож ярьдаг байсан шүү дээ. Монголд одоо ч тийм ойлголт их байгаа. Юуны түрүүнд биерхүү байх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн том биетэй байгаа зогсохгүй толгоо сайн ажилдаг. Ухаан сайтай хүн байж л удирдгчийн төвшөнд гарч чаддаг байсан. Би археологийн дата харж байхад монгол хүмүүс өндөр байсан уу судлаад үзсэн, харин эсэргээрээ намхан хүмүүс байсан. Хүннүүгийн булшны олдроос харахад язгууртнууд нь 160 см орчмол байсан. Морь их унах тусам бие нь намхан болдог тохиолдол их байдаг. Харин хүрэл зэвсгийн үед бол одоогийнх шиг морь их ундаггүй байсан болохоор 170 см хүртэл өндөр байсан байгаа. Харин 15 дугаар зуун Чингис хааны үеэс хойших датаг харахад эрчүүдийн өндөр нь 160 см-аас доош хүртэл буучсан дататай байсан. Тэгвэл энийг морь унахад тохирсон генүүд илүү олон амьд үлдэж тархсан гэж ойлгож болох уу? Тийм ээ, гэхдээ бидэнд андуурч болохгүй нэг зүйл байгаа. Бергманы хууль гэж байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүйтэн газар амьдардаг амьтан том биетэй байдаг гэх ойлголтыг тайлбарладаг. Хойд Европт бол Бергманы хууль тохирдог. Гэхдээ Дорнод Азийн хойд хэсэг жишээлбэл Чукотка, Якут хүмүүсийг харахаар монголчуудтай их төстэй. Бие нэх том биш, харин булчин шүрмсөө илүү хөгжүүлээд жижиг хэрнээ чанга ягсан биетэй хүмүүс байсан. Хятад бичиг сурвалжид ч монголчуудыг том биетэй байсан гэхээс илүү намхан дуу, өргөн, чирэг, бадрүүн байсан гэж тэмдэглэсэн байдаг. Тийм баха саяхан болсон Physical Аз нэвтрүүлгийг үзсэн Монголын багийн ахлагч үнэхээр хүчрхэг дайчин шиг харагдаж байсан. Нэг өндөр биш мөртлөө. Яг уу нэвтрүүлэг болохоор сонирхолтой үзэж байгаад гинт би бодсон. Энэ хүмүүс өвөл хүүтэнд манай улс руу дайрж орж ирсэн гэхээр шууд айдас хурж байсан гэж. Тийм ээ, үүгээр зогсохгүй биеийн жин хит хүнд бол морь амархан цуцна. Морь гэдэг амьтанд хөнгөн шингэн хүн морьдвол маш хол давхиж үр ашигч сайн гарна. Тийм болохоор монголчууд мориндоо мордоод дэлхийн талыг маш богино хугацаанд эзэлж чадсан шүү дээ. Тэгвэл Ким Жонг Un профессор монголчууд намхан, өргөн, хүчтэй, бярта болохоор дайнд ялж дэлхийн талыг эзэлсэн гэж бодож болох юм уу? Тэгэлгүй тухайн монгол хүмүүс монгол морь байлдаанд маш сайн бэлтгэгдэж түүнээс гадна тэсвэр төвчээр байлдааны ур чадварыг хамгийн өндөр түвшинд эзэмшиж чадсан. Одоо ч гэсэн монголчууд машина бариад хөдөө явхаараа нурууга тэгш нэг байрлалтаа суучгаад амралтгүй давхдаг гэж боддоо 12 цаг 24 цагч бай амрахгүй давхиж өгнө. 1950-аад он хүртэл монголчууд шуудан хүргэлтээ мориороо хийдэг байсан. Морь гэдэг амьтан дээр мордоод удаан давхивал хүний биеийн дотор эрэхтэн сэгсрэгдээд гэмт хэрсэлтэй. Харин монголчууд гидсээ чанга бүсэлж боогоод олон цагийн турш маш хурдан давхиж шуудангаа хүргэж мэдээллээ солилцдог байсан. Энэ нь эртний Төв Азийн аян дайн хийх үед маш том давуу тал болсон байдаг. Нэрээ юу морьтой давхихад дотор эрэхтэн гэмтдэг гэж үү? Мэдээж тэгэлгүй .
урт замд зогсолгүй давхивал дотор эрэхтнүүд дөргөн шүү дээ. Монголчууд дайнд мордохдоо хуйг өмсөөд бүсээ чангалж зүгээд зэвсгээ агсаад давхидаг байсан. Өөрсдийнхөө хүчийн балансыг маш сайн хянж чаддаг. Мориоч гэсэн ялгаагүй цуцаж байгаа эсхийг нь байнга шалгадаг. Морь цуцах юм бол морио солиод давхидаг байсан гэж боддоо. Уучлаарай профессор, танаас бас нэг асуух зүйл байна. Монголчууд тэгвэл ер нь зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хэр соёлтой оролцдог хүмүүс вэ? Сайн гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл дайчдын удам шүү дээ. Байлдааны үеэр би бусдаас төрүүлж илүү их үүрэг гүйцэтгэж гавьяа байгуулж байж л илүү их шагнал авдаг байсан. Жолоо барихтаа ч мөн адил хин нэгэнд үхчихсэн ч зам тавьж өгдөггүй. Монголд очиод миний нэг мэдэрсэн зүйл юу вэ гэвэл монголчууд машинаач гэсэн яг морь унж байгаа юм шиг ундаг. Зам байна уу, байхгүй юу, урд зайтай юу, зайгүй юу, одоо орхон зөв үү, буруу юу гэдгийг огт тоодоггүй. Зай гарвал шууд дахиад л орчихно. Манай Солонгос улс ч Когурьёгийн төгсгөл үеийн 100 жилийн харилцааны явцад Монголын нөлөөг их авсан. Ялангуяа мал аж ахуйтай холбоотой үгс, махны хэсгийн нэршлүүд гэх мэт жишээ нь Кальби гэх Солонгос үг, Кабирэг гэх монгол үгтэй холбоотой байж магадгүй гэсэн таамаглал байдаг. Соллон танч гэсэн, Шөллүү гэсэн монгол үгтэй төстэй. Та нар овчин сайл гэж сонсож байсан байх. Тэр үгч Монголын өвчүү гэх үгтэй их төстэй. Күдүгийнх үгч Монголын гутал гэсэн үгээс гаралтай биш үү? Үгүйсгэх аргагүй. Тэгвэл яагаад энэ бүхэн түүхэн бичигт үлдээгүй вэ гэвэл эрт дээр үед мах төхөөрдөг, гар ажил хийдэг хүмүүс албан бичиг үлдээх нь ховор. Харин эдгээр үгс нь амаас ам дамжиж өвөө эмээгээс нь ач зээрүү шууд яриагаар уламжилж үлдсэн байгаа юм. Зарим хүн Солонгост ашигладаг монгол үгсийг зүрчдээс ирсэн гэж хэлдэгч тэр нь ч гэсэн эцсийн дүндээ Монголоос зүрчид рүү орсон болохоор үндсээрээ бол монгол хэл том төв байсан гэж үзэж болох юм. Монголчууд үнэхээр аимшигтай хүчрхэг байсан учраас Европ, Азийг бүхэлд нь эзэлсэн гэж хэлсэн ч хэтрүүлэг биш байх. Тэгвэл энэ Монголын дайралтыг эсэргүүцэж эцсээ хүртэл бууж өгөөгүй тэсэж гарсан улс ер нь байдгүй. Хэд хэдэн улс бий. Тэр дундаас хоёр улс хамгийн тод жишээ болдог. Нэг нь Өмнөд Сүн гэх улс. Энэхүү улс өмнө зүгт байрладаг байсан учраас халуун, чихтэй, гол горих, намаг их, морь сайн давхих боломжгүй байсан. Нөгөө улс нь бол Когурьёгийн хаант улс. Бид өөрсдийнхөө түүхийг ч сайн мэдэхгүй, сайн үнэлж чаддгүй. Солонгосын түүхийг харуул байнга л хүчрхэг их гүрнүүдтэй тулалдаж ирсэн. Гэхдээ ямар ч их гүрэн биднийг дураараа эзэлж чадаагүй. 1000 жилийн өмнө ч ялгаагүй 2000 жилийн өмнө ч тийм байсан, үнэндээ өнөөдөр ч гэсэн бас л тийм байна. Тийм шүү, би санал нийлж байна. Тухайн үед өмнө зүг Солонгосыг харуул ашигтай зүйл огт байхгүй. Өгөөжгүй газар нутаг шиг санагддаг байсан байх. Яагаад гэвэл Манжуур Солонгосын хойг хоёр чинь угаасаа Төв Хятадаас тасархаа шүү дээ. Тэнд очихын тулд маш их зардал гарна. Дээрээс нь газар нутгийнх нь 3/2 нь бол. Тэгэхээр таны хэлсэн шиг хэрвээ тал газар байсан бол нэг сайхан төрж орж ирээд эзэлчихэж болох байсан байх. Харин манжууд, монголчууд дайрч орж ирээд Пэгдуган гих уулаас ахуулаад л асуудал үүсч хүч нь суларч эхэлдэг байсан байх. Тиймээс бүр мөсөн устгах зорилготой биш. Хэсэг цэргээ хурдан явуулаад хурдан татчихдаг хэв маягаар намжааж тогтворжуулах тактикта байсан болов. Солонгосын хойгийг эзлэх үнэхээр төвөгтэй байсан баха. Бөөн уул, ой мод, морьч олигтой давхих боломжгүй. Хизээ эзлээд хизээ хаан тулсаа байгуулах юм бэ. Зүгээр л за та нар манайхантай инх тайвны харилцаатай бай. Тэгвэл бид нар яахчгүй. Харин үгэнд орохгүй бол дайраад юучгүй болгон шүү гэдэл нэг үгээр дарангууллын дипломат харилцаатай байсан гэж ойлгож болох уу? Үгэнд орохгүй бол ирээд хид шанаадаад үгэнд орвол за яах вэ байж л бай гэд буцаад явдаг байсан юм шүү. Гинт Египтийн түүх санаанд орчлоо. Египт өмнөд нутгийн хүмүүстэй яг ингэж харьцдаг байсан биз дээ. Монголын эзэнт гүрний түүх судлаачид Монголын эзэнт гүрний оргил үе нь Евро-Азийн бүх соёл иргэншлийн сүүрлийн цаг хугацаа байсан гэж тэмдэглэсэн байдаг. Сая ярьсанчлан Монгол цэргийн цорын ганц сул тал гэвэл халуун бүсийн өмнөд нутаг бас далаатай улсуудыг эзлэх бэрхшээлтэй байсан. Вьетнамын Чан улсын үед энэхүү давуу талаа ашиглаж Монголын цэргийн хүчийг эсэргүүцэж чадсан. 1274 он, 1281 он Хувлай хааны үед монголчууд 2 удаа Япон руу маш хүчтэй дайрсан. Эхний дайралтад Кореогийн усан цэргийг ашигласан боловч амжилтгүй болсон. Хоёр дахь удаад бүр өмнөд сүний усан цэрэг хүртэл ашигласан. Гэвч
2 удаа маш хүчтэй хар салхи дэгдэж 2 товтлогоо нь хоёулаа амжилтгүй болсон. Япончууд үүнийг тэнгэр биднийг хамгаалсан гэж үзээд тэрхүү хар салхийг камиказе буюу бурхны салхи гэж түүхэндээ бичиж үлдээсэн байдаг. Иймэрхүү тохиолдол бол онцгой жишээ. Ер нь бол ихэнх соёл иргэншлүүд Монголын эзэнт гүрэнд эзлэгдсэн гэж хэлж болно. Бас өөр нэг онцгой жишээ бий. Би энэ тухай байнга ярьдаг. Египтийн Мамлюк 1260 онд Монголын эзэнт гүрэнд анхны том ялагдлыг амсуулсан байдаг. Энэхүү тулаан одоогийн Палестины хойд хэсэгт болсон. Тэр үед Египтийг хаанчилж байсан Мамлюкийн цэргүүд Монголын цэргийг уруу татах өрхөндөө оруулах тактик зохиож давуу байрлалаас тулалдаж ялалт байгуулсан. Энэ тулаан их сонирхолтой. Учир нь Египтийн Мамлюкийн цэргүүд өөрсдөө бас морин цэргийн хүчтэй айран баггүй. Монголч бас морин цэргээр байлддаг. Ижлэхэн тактик хэрэгэлдэг 2 хүч мөргөлдөөд Мамлюк Монголыг буулгаж авч чадсан байгаа. Гэхдээ Монголын ялагдсан нэг шалтгаан байгаа. Тэр үед Монголын талд дайны бүрэн бэлтгэлтэй байгаагүй. Учир нь энэ хүртэл явж ирсэн Монголын цэргийн ихэнх хүч нь эх орн руугаа буцсан байсан. Үлдсэн Монголын цэрэг ердөө 10,000-аас 20,000 орчмол байсан. Дээрэс нь Мамлюкийн ухрах өрхөнд орж ялагдсан гэж үздэг. Уучлаарай ойлгосонгүй. Яагаад тэр хүртэл явчаад хаан буцаад яваад өгсөн юм болоо? Хүлэг хаан энэ хүртэл ирж дайтаад өөрийн байр суурийг алдахгүй тулд нутаг буцсан гэж ярьдаг. Гэхдээ Монголын цэрэг 10,000-аас 20,000 байсан гэвэл тийм ч их цэрэг биш байна. Тэгэхээр Мамлюкта яаж тулалдаад, яаж ялсан тухай бичиг баримт үлдсэн байдаг болов? Тийм ээ, үлдсэн байдаг. Мамлюк бол тухайн үеийн хувьд маш хүчтэй улс байсан. Яг нь дараа нь 18 дугаар зуунд зэвсгээ шинжилсэн Францын айрамд бүрэн ялагддагч 13 дугаар зуунд бол Мамлюк төсөөлхийн аргагүй хүчтэй улс байсан. Мэдээж Монголын талч асар хүчтэй байсан. Монголчууд энэ үед Аббасын халифатыг ч мөхөөсөн гэд бодолтой. Харин Египтийн Мамлюк л монголчуудыг эсэргүүцэж чадсан. Энд нэг хүнийг би заавал танилцуулмаар байна. Байбарс гэх түрэг угсааны хүн. Энэ хүн Египтэд ирээд өөрийн хүчээ босгосон. Байбарс гэдэг нэр нь өөрөө Ирвис хаан гэсэн утгатай. Бай нь эзэн ноён гэсэн утгатай, Барс нь Ирвис гэсэн үг. Байбарс орчин үеийн Солонгосын түүхэнд тийм ч сайн танигдаагүй ч исламын ертөнцид бол үнэхээр агуу баатар. Нэг үгээр исламын бамбаа болж монголчууд исламын ертөнцийг бүрэн эзлэхийг хамгаалж зогсоож чадсан хүн. Тэрээр хэр их мэдлэлтэй байсан бэ гэвэл хүмүүсийн сайн мэдэх Саладинта бараг ижил төвшний хүн гэж ярьдаг. Саладинаас ойролцоогоор 100 жилийн дараах хүн л дээ. Үүнийг боддоор харж болох нэг зүйл нь та бүхэн Каирт очвол үндэсний цэргийн музей байдаг. Орох хэсэгт нь Египтийн алдартай цэргийн баатруудын хөшөө цуваа байгаа. Тэнд Саладины хөшөө, яг хажууд нь Байбарсын хөшөө байдаг. За байзаараа эн чин Монголын дайны тактик байсан биз дээ. Эхлээд дайраад ухарч байгаа дүр эсгээд араас нь хөөж байгаа цэргүүдийг эргэж хараад харвдаг байсан гэж сонссон. Яг энэ аргыг Мамлюк хэрэгэлсэн юм уу? Мамлюкч бас адилхан тактиктай байсан. Тэгээд тэр тулаанд Монголын тал Мамлюкийн арга мэхэнд орсон. Ялагдсан мэт ухарч байгаа дүр үзүүлсэн Монголын цэргүүд дийллээ гэж бодоод урагшаа шахаж орж байгаад бүслүүлж ялагдсан байгаа. Угтаа бол энэ Монголын тактик яг адилхан тактик хэрэгэлсэн байгаа. Зүхтах дүрээр өөрсдийн бүст оруулаад бүсэлж аваад бүрэн устгадаг. Миний бодлоор Монголын хаан өөрөө дайнд оролцоогүй шүү дээ. Хүлэг хаан өөрөө байсан бол эсрэг талын тактикт орохгүй байсан болов уу? Би Монголын түүх судалж байхад нэг зүйл сонсож байсан. Мамлюкийн гол цөм хүч нь түрэг боол цэргүүд байсан гэж ярьдаг. Тэр үед боолын худалдаа их байсан учраас чадвартай боолуудыг цэрэгт татаж ашиглаж байсан. Мамлюкч нь угаасаа боолын хаан тулс шүү дээ. Түргийн боолууд өөрсдийн үн цэнийг өсгөх гэж тал нутаг цөлийн тулаанд маш сайн чадвараа гаргасан. Тэгээд ч Монголын дайдах арга барилыг аль хэдийн уншчихсан байсан гэж хэлж болно. Түргүүд бол Монголын эзэнт гүрнээс ч өмнө нэг удаа өргөн хүрээнд дэлхийг эзэлж үүдсэн туршлагатай хүмүүс. Харин дараа нь тэд суурин бүс нутаг руу боол болж зарагддаг. Энэ нь Хятадын түүхэнд ч адилхан. Тан улсын үед ч Тан улсын айрмын гол хүч нь ихэнхдээ нүүдэлчид эсвэл нүүдэлчний цустай холимог ирлиз хүмүүс байсан учраас хүчрхэг цэрэгтэй болж чадсан. Яг нь Мамлюкийн хүчийг дорны нийгэмтэй зүйрлвэл нэгсэндээ самурай шиг
давхарга байсан гэж ойлгож болно. Араб эсвэл түрэг гаралтай ноёнтой түүний доор бодит цэргийн хүчээр бэлтгэгдсэн анги давхаргууд байсан. Монголчууд гарч ирэхээс өмнө дэлхийг атгаж байсан түргүүдийн үр сад олон газар зарагдаж Египтэд боол цэрэг болж амьдарч байгаад эцэст нь бослог гаргаж хаан тус байгуулсан байх нь. Мэдээж эдгээр хүмүүс нүүдэлчдийн тактик бие бялдарн хിവэрэ байсан гэдэг нь тодорхой. Тийхүү хаангүй байсан Монголын цэргийг өрхөндөө оруулж татаж байгаад устгасан гэд товчхон дүгнэж болох юм байна. Гэхдээ Монголын морийг анзаараад харуул бидний төсөөлдөг хүчирхэг морин цэрэг гэхэд нэг л жижигхэн сул дорой харагддаг. Морд нь төсөөснөөс хамаагүй жижигхэн байдаг. Өөр төрлийн морь гэж ойлгож болох уу? Тийм ээ, Монголын морь бол удам үйлдвэрээрээ өөр. Би 5 жилийн өмнө хүртэл Монгол морийг Прижевальскийн адуунаас гаралтай гэж лекцэндээ заадаг байсан. Гэтэл саяхан хийсэн судалгаагаар бодол маань өөрчлөгдсөн. Прижевальскийн адуу бол зэрлэг адуу мөн. Гэхдээ Монгол морь түүнээс шууд гарсан гэж үзэхэд дундуур нь холбоо тасарсан. Өөрөөр хэлбэл шууд хамааралгүй гэж үздэг болсон. Датаг шинжилж үзэхээр Монголын морины ДНХ-д халуун цустай урт хөлтэй адууныг нь 15%-аас дээш холилдсон байдаг гэж гарсан. Анхны богино хөлтэй бүх бат суур дээр нь гадаадаас адуу авчирч хээлдүүлээд олон үеэр нь тасралтгүй сайжруулж генийн апгрейд хийсээр одоогийн Монгол морийг бий болгосон гэж ойлгож болно. Хүннүүгийн ноён уул гэх алдартай булшинд морьтой хүнийг дүрсэлж сэлсэн зураг байдаг. Морьтны төрх нь харахад өрнөд талын хүн шиг атлаа. Хажууд нь унаж байгаа морь нь жижигхэн жороо пони маягийн адуу. Тэгэхээр магадгүй тэр үеэс эхлээд бараг 1000 жилээс ч илүү хугацаанд адууга тасралтгүй гаршуулж сайжруулсан байх. Монгол улс өндөрлөг хүйтэн уур амьсгалтай болохоор адуу нь жижиг мөртлөө маш чирэг нягт биетэй, дээрэс нь маш өндөр тэсвэр төвчээртэй бүр туурайн хүртэл байгальтайгаа дасан цогцож хөгжсөн байдаг. Дайн тулааны түүхийг судалдаг хүмүүс нэг л зүйл их хэлдэг. Морин цэргийн хамгийн том зовлон нь мордыг тижээх, өсгөх явдал гэж. Хадланч асар их хідэн, тижээлч асар их орно, тэрийг нь хангана гэдэг галзуурх хэмжээний ажил гэлцдэг. Тэгээд өөрийг мэдүүлэхээр иддэггүй. Идсэн ч өвдөж сулдаа давхиж чаддгүй. За тэгээд дээрээс нь цаг агаар хүйтрэх юм бол морд нь хөлдөөд өгчдөг, өвчлөөд өгдөг. Наполеоны аян данч морноосоо болж бүтлгүүцсэн гэж ярьдаг шүү дээ. Гэтэл Монгол морь бол хүйтнийг даадаг. Дээрээс нь зам зуур юу таарснаа түүгээд идчихдэг гэж сонссон. Энэ үнэн үү? Тийм ээ, Монгол морь унгалахаасаа зэрлэг байгальтайгаа дасан цогцож төрдөг. Бид нар төсөөлөхдөө морь төрхөөсөө л номхон хүн унахад зориулагдсан гэж боддог. Гэтэл Монгол морь бол төрх үедээ зэрлэг зүнэн дахин сэрэгдэг гэж хэлж болно. Тийм болохоор Монгол морийг заавал сургаж байж ундаг. Харин номхорсон морийг хүүхдүүд 2-3 настайгаас унж эхэлдэг. Гэхдээ морь бол байнга эсэргүүцнэ. Бүр зүн совингороо эсэргүүцдэг гэсэн үг. Хин дуртааг нь суулгаад тээлээд байдаггүй. Тэгвэл Монгол морь өөртөө нь мэдрэмжээ ойлголцдог хүнээл тээдэг юм уу? Монгол морь төрөөд 2-3 нас хүрэхээр насанд хүрсэн хүмүүс олуулаа нийлж байж морийг номхруулж, моринд хазаар, ногт зүүлэгдэг. 3-4 хүн нийлж барьж байж энэ ажлыг хийдэг. Үнэхээр айхтар зөрүүд амтан. Морь унаж чаддгүй хүн суул шууд мэдээд дураараа айшилж эхэлдэг. Би нэг зүйлийг бодохоор үнэхээр гайхдаг. Скидүүдээс ч өмнө хүн төрлөختөнд зэрлэг адууг барьж аваад морин дайн хийх гэж оролцсон нь үнэхээр гайхалтай. Хүний хөдөлгөөнтэй хамгийн төгс цогцох морь хөдөлгөөн систем рүү орсон нь хүн төрлөختний бас нэгэн шинэ үе эхлэхэд маш том нөлөөг үзүүлж чадсан. Морины гавлын ясыг ажиглаад хартал шүд хооронд нь хоосон зай байсан. Тэрийг ажигласан эртний хүмүүс энд хазаар амгаа хийвэл морийг удирдах болно гэдгийг ойлгоод туршиж үзээд хэрэгжүүлж чадсан нь үнэхээр гайхалтай санагддаг. Таны ярьсныг сонсоод Монгол морины онцлог өмнө нь огт бодож үзээгүй нэг зүйл тайлагдж байх шиг байна. 1256 онд монголчууд Аламут гэх газарт очоод шийт урсгалын Исмаилийн алуурчдын бүлэглэл гэж нэрлэгддэг хүчийг бут зохидог шүү дээ. Энэ бүлэглэл Аламут, Иран, Теграны хойд талд Газвин гэдэг газрын ойролцоох Алборцын нуруунд байрлаж байсан. 2000 метрийн өндөр боссон цайз гэд боддоо. Үнэхээр айхтар өндөр. Тэр өндөр цайзыг шийтийн Исмаилийн алуурчдын бүлэглэл өөрсдийн гол түшиц
бааз болгож сууж байсан. Харин монголчууд 1256 онд тэр газар руу дайрсан. Тухайн үед алуурчдын бүлэглэл юу гэж бодсон бэ гэвэл бид ийм өндөр газар байгаа. Дээр нь өвөл хүйтэнд монголчууд авирч гарч ирж чадахгүй гэж бодсон. Монголчууд харин эцсээ хүртэл тисэж тэр өндөрлөө авирч гарсаар байгаад эцэст нь цайзыг нь мөхөөсөн байдаг. Энэхүү дайн 1256 онд болсон. Монголчууд Багдад руу дайрахаас 2 жилийн өмнө эхлээд Аламутыг төрүүлж эзэлсэн. Ингээд бодохоор Монгол морь маш чирэг, хүйтнийг даах чадвартай. Дээрээс нь замдаа юу таарснаа идээд явчихдаг байсан учраас л ийм зүйл боломжтой байсан юм байна л гэж бодогдлоо. Харин тийм ээ, газар байгаа юу ч хамаагүй идээд явдаг байсан гэдэг нь бараг үнэн байхаа. Хажуудаа байгаа чулуу хүртэлж ажиллаад идчихдэг байсан юм шүү. Бас нэг сонирхолтой нь таны саяны ярьсан Аламутын цайзыг бүр салаадын хүртэл эзэлж чадаагүй гэдэг. Харин монголчууд анх удаа эзэлсэн. Аламутыг эзэлсэн явдал нь Монголын түүх судлал дээр ч их чухал эргэлтийн цэг болдог. Яагаад гэвэл тэр үед Аламутад амьдарч байсан еврей гаралтаар Рашид ад-Дин гэх хүн цайз эзлүүлэх үеэр зүхтаж уулнаас бууж ирсэн. Тэгээд хожим нь энэ хүн Монголын ил хаан тус төрийн өндөр албан тушаалтан бүр их сайд хүн болоод дараа нь түүхэн сурвалжуудыг цуглуулж асар том түүхийн бүтээл бичдэг. Тэр бүтээлийг өнөөдөр Монголын түүх судалдаг хүмүүс хамгийн чухал их сурвалжуудын нэг гэж үздэг. Нэр нь Судрын чуулган, утгаараа бол цуглуулсан түүх гэсэн үг. Манайд ч гэсэн үүнийг Ким Ходун профессор тайлбар хөрвүүлэг хийж гаргасан. Солонгост орчуулгын хувилбар нь бий. Бүр ханз орчуулга нь хүртэл байдаг. За тэгвэл Монгол гэхээр хамгийн түрүүнд бидний санаанд ордог хүн бол Чингис хаан шүү дээ. Чингис хааны тухай олон төрлийн домог яриа байдаг. Тэрний нэг нь Чингис хааныг хинч олохгүй газар оршуулсан. Оршуулахдаа нууцыг задруулахгүй тулд оршуулсан хүмүүсийг нь алаад, дахиад оршуулсан хүмүүсийг нь алаад, дахиад оршуулсан хүмүүсийг нь алсан гэсэн яриа байдаг. Тийм учраас Чингис хааны шарилыг одоо ч гэсэн олоогүй. Энэ үнэн үү? Тэр яриа үнэн эсхийг нотлох ямар ч баримт байхгүй. Өнөөдрийг хүртэл нууц хിവэрээ. Харин монголчуудын талаас бодвол хамгийн магадлалтай хувилбар нь хятадуудад мэдэгдэхгүйгээр, өөрөөр хэлбэл хятадын нүднээс далд оршуулсан байх магадлал хамгийн өндөр гэж үздэг. Яагаад заавал хятадуудаас нуусан болоо? Булшийг нь олчихвол эвдэж сүйтгэнэ гэж бодсон байхаа. Бас нөгөө талаар Чингис хаан өөд болсныг дайснуудаа мэдэгдэхийг хүсээгүй байж болох юм. Чингис хаан үхээсээ өмнө миний үхлийг дайсанд бүү заарл бас булш битгий босго гэж гэрээслэл үлдээсэн гэж яриа байдаг. Энэ хэр үнний ортой болоо? Надад зориулж булш бүү босго гэсэн тушаал бол байгаагүй. Харин үхлийг минь бүү заарл гэж бол хэлсэн. Ажил явдлыг нь үр хүүхдүүд нь өөрсдөө шийдээд хийсэн л байх. Гэхдээ дайснууд нь булш хаан байгааг нь мэдээд илрүүлчих юм бол тэд түүнийг заавал эвдэж сүйтгэнэ. Яагаад булшийг нь заавал эвдэх гээд байгаа юм бэ? Нүүдэлчдийн хувьд булш гэдэг зүгээр нэг оршуулга биш. Тэр нь тухайн овг аймаг, угсаатны сэтгэл зүйн төв, нэгдэх цэг, сүнслэг орчин гэж үздэг. Тэр голыг нь эвдчихвэл тэдний сүнс, үндэсний зангилааг нь тасдчихвал хүч нь нурна гэсэн логиктой байсан. Тэгвэл булшаа нууцлах гэдэг нь нэг ёсондоо уламжлал заншил байсан юм уу? Тийм ээ, нууцлах нь бүр нэг төрлийн заншил гэж хэлж болно. Учир нь илрээд гараад ирвэл аюултай. Жишээ нь монголчууд хятадыг захирч байсан үеийг хятадд Ян улс гэж нэрлэдэг шүү дээ. Тэрхүү Ян улс сулраад монголчууд Монголын өндөрлөг рүү буцсны дараа Мин улсын цэргүүд хар хорин хүртэл ирж хит хитэн удаа сүйтгэж шатаасан. Тэгээд одоо болтол хар хоринд юу ч байдаггүй. Ямар нэгэн булш олдоод хэний булш вэ гэдэг нь тодорхой болчихвол бүр илүү аюултай. Тиймээс өнөөдөрч булш нь олддоггүй. Олдсон ч энэ яг хэнийх вэ гэдгийг баталж чаддаггүй. Энд нэг андуурч болохгүй зүйл байна. Булш сүйтгэн гэдгийг бид зөвхөн балмад үйлдэл гэж харж болохгүй. Нүүдэлчдийн ертөнцид хот, ордон, байнгын төв гэж бараг байхгүй. За нэг нүүдэлчин улсыг устглаа гэж бодъё. Суурин хот улсыг эзэлдэг шиг нийслэл төвд нь тугаа зоогоод л дуусгадаг юм биш. Нүүдэлчдийн хувьд хатгах газар нь ч тодорхой байхгүй. Тийм учраас булшийг нь эвдэх гэдэг бол тэр овг аймаг, тэр угсаатныг устгах хамгийн сүүлчийн, хамгийн эцсийн зорилго нь болж хуурдаг. Булш гэдэг хоёр үүрэгтэй. Талигаачийг оршуулах газар, нөгөө талаар амьд хүмүүсийг нэгтгэдэг төв
сэтгэл зүйн зангилаа. Харин суурин иргэншлүүд бол булшийг асар томоор бариад хүмүүс очиж мөргөж тэгжээж л эрх мэдэл сүр хүч нь хадгалагддаг. Эсвэргээрээ нүүдэлдэг хүмүүсийн хувьд өвөг дээдс нь хаана байгааг хинч мэдэхгүй байх нь харин ч тэдний өөрийнхөө төрх нэгдмэл байдлаа хадгалах хамгийн сайн арга болж ирсэн. Тэгэхээр биднийхтэй яг эсрэг ойлголтоор булшийг хардаг байсан гэсэн үг. Тиймээс сүүлийн үед Чингис хааны булш хаана байгаа вэ гэж хайж асууж ирэл хийх нь үнэндээ нүүдэлчдийн биш, суурин иргэншлийн бүр хятадын түүхэн сэтгэлгээний логиктой асуулт гэж би боддог. Одоо л ойлголоо. Нүүдэлчид чинь байнга нүүдэлнэ шүү дээ. Тэгэхээр тэдний хувьд манай өвөг дээдс энэ нутагт хамт байна гэдэг ойлголт нь чухал болохоос бид нар шиг газар дээр нь явж очиод бөөнөрөө мөрөгдөг тэр соёл бол байхгүй юм байна шүү дээ. Чингис хааны булш гэх ойлголт хүчтэй яригдж эхэлсэн үе гэвэл магадгүй Хувлай хааны үеэс гэж харж болно. Яагад гэвэл монголчууд тэр үеэс эхлээд хятадын суурин төрийн систем рүү шилжиж хятадын олон хаадын адил төрийн болгоо бэхжүүлэхийн тулд заавал нэг булш их тахилга шүтлэгтэй байх ёстой болсон. Гэтэл Чингис хааны үед төрийн булш гэх ойлголт хүчтэй байгаагүй. Тиймээс байхгүй гэвэл төрийн хууль ёсны залгамж сүр хүчин сулрах учраас байгаа. Гэхдээ бүгдээс нууцлсан гих маягаар яриа үүсгэсэн байх магадлалтай. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам домог яриа тахилын хэлбэрүүд нэмэгдсэн. Үүний хамгийн тод жишээ нь Жочи хаан шүү дээ. Жочигийн булш гэж байдаг. Одоогийн Казахстанд бунхан нь байдаг. Түүнийг бүр исламын хэв маягтай болгож зассан байдаг. Гэхдээ үнэндээ яг тэр хүн тэнд байна гэдэгт хүмүүс бараг итгэдэггүй. Яг зүгээр л бэлэгдлийн шинжтэй. Өөрөөр хэлбэл улс нийгмийн хэлбэр өөрчлөгдөхийн хэрээр булш тахилгын хэлбэрч мөн адил тухайн цаг үедээ тааруулаад шинээр бүтээж байдаг юм шиг санагддаг. Би багада Чингис хааны түүхийг зурагтай номоор дамжуулж баг зэрэг мэдэж авсан. Тэнд бол талигаа чи зүгээр л байгальд нь орхичихдаг мэтээр дүрсэлдэг шүү дээ. За яг булш байсан ч гэсэн цаг хугацаа он жил өнгөрөх явцад аяанда алга болсон байж болохгүй гэж үү? Би энэ талаар Монголын Ахмад багш нарын ярианаас сонсож хамт хичээл хийж байсан. Тэдний орон зайн, газар зүйн ойлголт манайхнаас тис ондоо. Жишээ нь 1939 онд Японы Квантоны айрам Монгол руу довтлох үед Монголын тал нутаг руу ороод газрын байршлаа огт ойлгоогүй төөрч будилсан. Тов толгод үргэлжлээд эдэг цүл гарч ирнэ, тал хээр газар гэдэл хаана яваад байгаагаа ч сүулдэ мэдэх боломжгүй болсон. Харин монголчууд нүүдэлчин ард түмэн газар зүүн байршлыг маш сайн тогтоож чаддаг. Аль замаар дайсан эрхийг аль хэдийн мэдээд отоод хүлээгээ сууж байсан. Тэгээд тэр үед Японы цэрэг их хохирол амссан. Мөн олзлогдсон Япон цэргүүдээр Улаанбаатарт зарим том барилгуудыг бариулсан гэх яриа хүртэл байдаг. Суурин иргэншлийн хувьд бол хот, хэрэн барина, хил хязгаар, зааг тавина. Энэ газраас цааш минийх биш гэдэг ойлголт маш тод байдаг. Харин нүүдэлчдийн хувьд, ялангуяа Монголын хувьд тэнгэрийн доорх нээлттэй орон зай бүхэлдээ манай ертөнц гэсэн ойлголт илүү хүчтэй. Өөрөөр хэлбэл улс өөрөө тэдний ертөнц. Тэгэхээр Чингис хаан нас барсны дараа түүний сүнс нэг цэгт тогтох бус тэр улс дотор хаа нэгтээ нээлттэй орон зайд биднийг харж хандаж байдаг гэж боддог. Би өөрийн бичсэн номдоо ингэж тэмдэглэсэн. Чингис хааны булшны тухай дүгнэлт гэвэл бүх Монгол нутаг өөрөө Чингис хааны булш болсон гэж. Яагад гэвэл тэр хүний эзэлсэн газар бүрт Чингис хааны домог, нэр, уул мөр үлдсэн. Тэр нь магадгүй би нэг газар л хэвтэн гэхээсээ илүү хаа сайгүй миний домог амьд байна гэсэн санаа байсан болов уу гэж би боддог. За тэгэхээр бүгдээрээ Солонгос түүх судлаач профессоруудын нийлж хагаад подкаст хийсэн Монголын талаар ярьсан бичлэгийг хамтдаа үзлээ. Тэгэхээр яг нь миний хувьд гэх юм бол би яг Монголынхаа түүхийг үннийг хэлэхэд сайн мэдэхгүй. Яг тэгэхээр ерөөсө 6 дугаар ангид төгсөөл Солонгост ирсэн учраас Монголынхаа түүхийг бол тийм сайн мэддэггүй. Яг нь над шиг түүх мэддэггүй хүмүүсийн хувьд яг энэ профессоруудын ярьж байгааг нь сонсоод ийм болсон юм ингэсэн биш гэдэг айгу сонирхолтой хүлээж аваад сонсож байгаа байхгүй юу. Магадгүй түүх судалдаг хүмүүстэй манай монголчууд түүхт сонирхолтой хүмүүс бас зөндөө байдгийн штэ. Ялангуяа манай Монголын түүх бол ямар гайхалтай байлаа те. Тэр түүхийг маш сайн мэддэг, тэр түүхээрээ бахархдаг. Тэр түүхээ ингэж гуйвсан ч юм уу одоо нэг хятадууд ч янз бүрээр л одоо манай Монголын түүхийг хулгайлах гэж оролддог шүү дээ. Тэр бүгдд нь эсэргүүцдэг.
тийм үзэл бодолтой тийм үнцэрхэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд яг энэ хүү подкаст бас магадгүй жоохон шүүмжлэлийг дагуулж магадгүй. Айхтар шүүмжлэхээсээ илүү мэддэг бол мэдлэгээсээ комент сект гоё хуваалцаад өгөх юм бол тэр бүгдийг нь уншаад бас золбоо нь суралцах болно. Тэгээ энэ подкастыг бол маш олон солонгосчууд үзсэн байсан. 800 мянган үзэлт авсан байгаа хгүй. Тэгэхээр маш олон хүн үзсэн ийм сонирхолтой нэвтрүүлэг болсон байсан. Тэгээд би бас энэ монголчуудын талаар ярьсан бичлэгийг та бүхэндээ орчуулж хөрвүүл сонирхолтой санагдаж магадгүйгээд өнөөдөр та бүхэндээ орчуулад хүргэсэн шүү. За тэгээ сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгвэл бүгдээрээ Золбоо ТV-тэй яаж сонсох вэ? Бүр яаж сонсох гэж марцсан юм шүү. Тийм. За тэгвэл бүгдээрээ Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.